За Монгол хүний хүн чанар хүний хүмүүс гэдэг чинь хаашаа алга болцсон юм бэ? Гачин зүйлүүдээс их байх юм. Сая нэг хүнтэй уулзсан чинь дэлгүүрээ худалдагч юм байна. Авгаа нөхөр хоёр дэлгүүлт орж ирээд бараа авсан байна. За нөхрийнх нь хувьд нь эхлээд бараагаа сонгоод жижигхэн савтай үнэтэй бараа сонгоод зогссон. Тооцоогоо хийх үү гэсэн чинь эхнэртэйгээ цуг хийгдэг ийм зүйлийг хэлсэн. Эхнэр нь явж баахан бараа сонгоод ирсэн. Ингээд тооцоогоо хийсэн худалдагчийн хувьд бол нөхрийн авсан бараагийн мөнгөний авах малтаад явуулсан. Үүнийхээ дараа тэр чинь мэдээж өрөнд орно үстэй хүний бараа зарж байгаа юм. Камераа шүүж үзээд нэрийг мэдэхгүй, хаягийг мэдэхгүй, утсыг мэдэхгүй учраас хүний олонгуудаа зургийг аваад за энэ хүн авсан барааныхаа тооцоог хийнэ үгээд аймгийнхаа гүрвтэл тавьсан байгаа байхгүй. Гэтэл удалгүй нөгөө хүн залгаангуудаа би мөнгө чинь өгөх гэжсэн юм аа, очих гэжсэн юм аа, уучлаарай гэж ирээд мөнгөө төлөөд за нөгөө хүндсэн зараа устгаад л энэ асуудал дууссан. Гэтэл маргаашнаас нь ах нь, эх чинь, за хүүхэд нь, хүргэн нь, за тэгээд хурандаа байна гэх мэтлэнгээ залгаад хүний нэр төр алдар хүндэд халдлаа. Сэтгэл санааны хохирлогчийн төлөө хэдэн зуун сая төгрөгөөр энэ хүний сэтгэл санаагаар хохироолоо гэж мөнгө нэхэж хэлсэн. Энэ чинь байж болохгүй зүйл шүү дээ. Хүний юмыг авсал бол өхөл ёстой. Магадгүй худалдагч мартаж болно. Энэ бол гэмтэлгүй ш. Харин хүний юм авсан хүн өхөн өөрөө буруу үйлдэл шүү дээ. Нөгөө этгээдүүдийн хувьд хүний нэр төр алдар хүндэд одоо халтсан гэж хэлээд байгаа. Тийм халтаагүй шүү дээ. Үнэхээр бараа авсан уу авсан. Мөнгө төлөөгүй. Ирээд мөнгө төлөөл гэж хэлсэн ба шүү дээ. Энэ чинь өөрөө ямар буруу үйлдэл. Зүгээр эрүүгийн хөлөнд бол хүний нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд халтах юм бол түүний гэмтэлгүй тооцоо заасан. Иргэний хөлөндсөн бусдын нэр төр алдар хүндэд халтсан бол хохир төлөхөө заасан. Гэтэл энэ үйлдэлийн өв чинь бусдын нэр төрөд халтаагүй ш. Босон үйлдэлийг л хилцэл байгаа байхгүй юу? Гэтэл одоо хууль мэддэг хэн нэгэн хүнээс чим асуусан бололтой яг энэ үйлдэлийг ашиглаад мөнгө болгоод далиндуулаад хөрөнгөжий гэсэн ийм бодол явж штэ. Уулын монголчууд чинь ийм байгаагүй л байхгүй юу? Харин эсэгээр тэр мөнгө төлөөгүй гарсан хүний хувьд бол гэмтэл гэж үзэж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл заллим эхэлж шүү дээ. Өөрөөр хэлбэл бусдын төрөнгийг аваад эхнэртэйгээ зүг тооцоо хийнэ гэж итгэл төрүүлээд тэгээ мөнгөний өгөхгүй л явуулсан үйлдэл байхгүй юу? Энд чи өөрөө харин эсэргээр өөрөө гэмтэлгүй байхгүй юу? Худалдагчийн хувьд бол ямар ч буруу байхгүй.